Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ удаа би Америкийн нэгдсэн улсад төдийгүй дэлхийд алдартай Yellowstone үндэсний паркаар аялуулсан тэмдэглэлээ та бүхэнд сонирхуулахад бэлэн боллоо. Америкийн ургуул иргэд Yellowstone доо тал нь 11 мянган жил амьдарч байсан гэсэн судалгаа байдаг. 19-р зууны ихэнх үе болон дунд үед Мерсер хүмүүс очиж байсныг үл тооцвол 1860-аад оны сүүлд үеэс л энэ нутагт албан ёсоор эрэл хайгуул хийгдсэн байна. Yellowstone caldera бол хойд Америкийн хамгийн том галт уулын тогтолцоо бөгөөд олон улсын нэр томьёо нь Supervolcano. Supervolcano гэж нэрлэсний учир нь хамгийн хүчтэй дэлбэрэлт үүсгдэг тул ингэж нэрлэдэг байна. Yellowstone паркын доогуур 5-аас 12 км-ийн гүнд 6 км өргөн 29 км урт галт уулын судас байдаг. Эрдэмтдийн тооцоолж үзснээр 3 том дэлбэрэлт болсон бөгөөд хамгийн хүчтэй дэлбэрэлт нь 2.1 сая жилийн өмнө, харин хамгийн бага хүчтэй нь 1.3 сая жилийн өмнө болж байсан байна. 3 дахь дэлбэрэлт нь 640 мянган жилийн өмнө болсон бөгөөд ойролцоогоор 1000 км3 үнс чулуу цацагдсан нь 1980 онд дэлбэрсэн St. Helens галт уулын дэлбэрэлтээс даруй 1000 дахин хүчтэй байсан гэж тооцогддог байна. Фердинанд Хейден Америкийн нэгдсэн улсын конгрессыг ятгах чадсны улмаас 1872 онд Yellowstone-ыг үндэсний дархан цаазтай газар болгох хууль өргөн барьсан бөгөөд тухайн үеийн ерөнхийлөгч Ulysses Grant хуульд гарын үсэг зурснаар Америкийн нэгдсэн улсын хамгийн анхны үндэсний парк буюу дархан цаазтай газар бий болсон байна. Yellowstone үндэсний парк нь 8983 км квадрат газар нутгийг эзэлдэг. Хойноос урагшаа 101 км, баруунаас зүүн тийш 87 км үргэлжилдэг газар нутагтай. 96% нь Wyoming, 3% нь Montana, 1% нь Idaho мужийн газар нутаг дээр байрладаг байна. Паркийн 80% нь ой, 15% нь тал хээр газар байдаг бол 5%-ийг нь гол нуурууд эзэлдэг. 2011 онд хийсэн тооллого судалгаагаар Yellowstone паркт 1283 оргилдог халуун булаг аршаанууд байдаг бөгөөд 4605 нь идэвхтэй оргилдог байна. Хамгийн том нь Old Faithful оргилдог булаг юм. Дэлхий дээр байгаа оргилдог халуун аршааны 3/2 нь зөвхөн Yellowstone паркт байдаг нь гайхалтай. Газар доороос ойролцоогоор 90 минут тутамд оргилдог халуун булаг Old Faithful Geyser нь эрдэмтдийн судалгаагаар 14,000-аас 32,000 литр буцламтгай халуун усыг 45-аас 125 минутын зайтай газар доороос дээш агаарт 32-оос 56 метрийн өндөрт оргилуулдаг байна. Удирдлагын онцлогоос шалтгаалж оргилох хугацаа хэдэн секундээс хэдэн минут үргэлжилдэг гинэ. Судлаачдын ажигласнаар булгийн оргилох хугацаа өмнөх оргилсон хугацаанаас ихээхэн хамаардаг. Тухайлбал булаг 2.5 минутаас бага хугацаатай оргилсон бол ахиж
65 минутын дараа оргилдог. Хэрвээ 2.5 минутаас дээш хугацаагаар үргэлжлэн оргилсон бол 90 орчим минутын дараа дахин оргилдог байна. 1983-аас 1984 оны хооронд Old Faithful булаг руу халуун хэмжих бичлэг хийх төхөөрөмжийг 22 метрийн гүн рүү буулгаж оруулсан байна. 22 метрийн гүнд усны температур 118 градус халуун байсан нь 1942 оны хэмжилттэй яг таарч байсан байна. But we have to have something else for a geyser to work. So number 2, you guys saw a lot of when you came into the park. Usually it's white or blue. Anybody get an idea? What's it got in it? So what's white and blue when you see it come into the park? Монголчууд бид их дэлхийг нь оюухан зам төв хэмээн сайхан нэрлэж, уртын сайхан дуундаан магтан дуулдаг. Ер нь энэ их онсон гүнзгий утга агуулга бүхий сайхан нэр юм болов уу гэж би боддог. Энэхэн зам төвийн энэ тэнд явж байхад байгалийн үзэсгэлэнт сайхан газар нутаг мөн байгаль эхийн урласан сонин хачин бүтээл хаа сайгүй тааралдаж байдаг билээ. Түүний нэг нь Америкийн Йеллоустоны дархан тааралт газар яхаарахгүй муу юм шиг санагдлаа. Бид 2000 гаруй км замыг туулж Айдахо, Монтана, Майаминг мужуудын уулуур нутагт орших Йеллоустоны дархан газар ирээд байна. Энэ бол газрын гүнээс халуун ус, халуун хий, уур бараг 20 орчим метрийн өндөрт ориглон гарч байдаг сонин газар. Яг л их дэлхийн минь амьсгалж байгаа юм уу да гэмээр. Тэгэхдээ хамгийн гол нь яг тодорхой давтамжтай тодорхой хугацаанд оргилдогоор онцлогтой юм. Үүгээр их алдартай сонин газар юм байна. Сониуч хүмүүсийг соронд мэт татаж байдаг жуулчдын их орон их нутаг юм байна.
бид Yellowstone нуур дээр ирээд нуурын өвөрмөц төрх өнгө үзэмжийг гайхан биширч, байгалийн сайханд сэтгэл санаа уужирч, хүмүүсийн ярьдгаар сайхан энерги авч байх шиг санагдав. Yellowstone нуур нь далайн төвшнгөөс 2357 метрийн өндөрт байдгаараа Хойд Америк твийн хамгийн өндөрт байрлах цэнгэг нуур юм байна. Нуур нь дунджаар 42 метр гүнж, зарим хэсэгтээ 120 метр гүн байдаг байна. Энэхүү нуур нь 24 км өргөн 32 км урт. Эргэн тойронд нь халуун булаг аршаанууд ууршин буцалж байдаг ч нуур нь 12 дугаар сарын эхээс 5 дугаар сарын дунд хүртэл хөлддөг байна. Нуурын эрэг дагуух үзэмж төгс өнгөтэй халуун аршаан булгуудыг хүмүүст үзүүлэхийн тулд модоор тусгаалan зам тавьсан байна. Энэ хэсгийг West Thumb хэмээн нэрлэдэг байна. Өмнө нь хүмүүс Yellowstone нуур нь Snake голоор дамжин урагшаа урсан номхон далаа руу дутгадаг байх гэж боддог байжээ. Үнэн дээр Yellowstone нуур руу нэг л гол урсаж орон буцаж гардаг нь Yellowstone гол юм байна.
дэлхий дээр ховордож байгаа устан үгүй болсон олон зуун ховор ан амьтан араатан шууд энэ газар байсан байна. Өргөн удам тал ой хэрн ховор ургамлаар баялаг. Америкийн нэгдсэн улсын төв хэсгийн мегафауна аймагт ордог хүрэн баавга, чон, зэрлэг үхэр, бизон, буг гэх мэт авраг бие тамтад энд элбэгт харагдана. Зэрлэг үхэр, бизоны хамгийн том сүрэг энэ газар л нутгалдаг. Хүмүүс явган аялах, майхантай хонох, усан заваар явах, цагас барих, эсвэл зүгээр л геолог газар зүйн онцлог газруудыг үзэхийн тулд жил бүр сая саяараа энд ирдэг байна. Өхөр ёстой хөгийн мал энэтхэхэд ч Монголд ч энэ Америкт ч дархан эрэхтэй даварчсан амьтан зам дээр хөндлөсөж хаахал заатал олон хүний цаг нарыг үл тоон. Түүний хамаатан саад нь энэ бизоныг Америкт бол зөвхөн цагдаа л ирж хөөж туунаа. Өөр хинч түүний эрх дарахад халдах эрэхгүй. Тэгвэл зэрлэг амьтны эрх чөлөөд халтсан том асуудал болно. Олон машин цуваад зогсчихсон хүмүүс шуугилдаж байв. Тэд бэлчээрлэж яваа олон зэрлэг өхөр бизонуудын дунд чон явж байгааг харсан байжээ. Бид ч тэднээс юугаар дутгав? Шуугилдсан олны дунд орлоо. Бүр бүчсэн олноос дайжин нэлээд өндөрлөг шар хамар дээр гарлаа. Хүчтэй дурангаар дурандлаа. Үнэн дээр өхөр сүрэг дотор хинээс ч айсан, хэнийг ч үл тоосон шинжтэй нэгэн амьтан бүртэлзэж харагдсан. Чон бол хиймэрийн амьтан гэдэл өвөө, аав, ах, гурав сүрхий бэлэгшээлж байна билээ. Монголчууд бид хаач явсан нүүдэлчдийн өвөрмөц ахуй Монгол аж төрөх хэв маягтай хамт явдаг юм байна гэж бодлоо. Хамгийн гол нь аргал талаар нэг тарсан өхрийн баас харчхаад өвөө маань хөөй хүүхдүүдээ энэ сайхан аргалыг хардаа та нар хээрийн сайхан бэлчээрт бэлчирсэн өхрийн хөх аргал байна. Та нар жаахныг түүж ав. Гэртээ хаяа уугуулж бай. Арцнаас дутах юм байхгүй гэлээ. Аавч өвөөгийн үгийг дуусаагүй байхад л нөгөө өхрийн бааснаас түүгээд эхлэв. Өхрийн баас гэхээр надад жаахан тиймхэн байсныг нуугаад яах вэ? Гэвч Чожлын чимэд гэдэг хүний аргалын утаа бүргэлсэн малчны гэрт төрсөн би гэсэн шүлгийн мөр санаанд орж эдний зөвч юм байх таа гэж бодсон юм аа.
Бидний Yellowstone-ы оргилдог булаг нураас ирж явах замд үүл бүрхэж төр зүрийн бороо орж тэнгэр дуугарч байв. Харин одоо тэнгэр цэлмээд сайхан боллоо. Бид дэлхийд алдартай Yellowstone-ы хүрхрээ дээр ирлээ. Yellowstone-ы авраг хүрхрээний талаар товч өгүүлэхэд энэ хүрхрээ дэлхийд алдартай найгрын хүрхрээнээс 2 дахин буюу 95 метрийн өндөрөөс буудаг юм байна. Хойд Америкийн 4800 км үргэлжилдэг Орокийн нурууны салбар улсын нэгэнд орших энэ авраг хүрхрээ 300 метрийн өндөр цайвар шир өнгөтэй хадан хан хавцал дундуур чухмал байгалийн дийлдэшгүй их сүр хүчийг үзүүлэн гүн харах өх цайвар ногоон гэгчлэн өнг алаглуулан танан цагаанаар хөөсрөн урсна. Тэгэхдээ хавцлын алтан шир хананд 7 өнгийн солонго татуулах нь нэн үзэсгэлэнтэй бас гайхамшигтай дэндүү сүртэй харагдана. Yellowstone-ы хүрхрээ нь 1 секундэд 250 мянган литрээс өвлөдөг юм байх. Судлаач эрдэмтэд Yellowstone-ы хавцлыг 580 мянган жилийн өмнө галтуулын дэлбэрэлтийн улмаас үүссэн болохыг тогтоожээ. Ер нь Yellowstone-ы үндэсний паркийн орчинд янз бүрийн өндөр урттай хадан хан хавцал олон байдгаас Yellowstone-ы Grand Canyon, Өмнөд Левис мөн Black Canyon голуудын 3 хавцал хамгийн томд нь ордог юм байна. Бас тус паркт 4.6-аас 95 метрийн өндөрөөс буудаг 290 орчим хүрээ байдаг гэнэ. Ийхүү Yellowstone гол Yellowstone нуурыг дайран гарч улам ширүүсч Grand Canyon хавцлаар хэд хэдэн үе шаттайгаар хүрхрээ болон урсдаг. Эхний хүрхрээ 32 метрийн өндрөөс унах бөгөөд үүнийг Upper Levels гэнэ. Хоёр дахь нь 93-аас 94 метрийн өндрөөс ундаг бөгөөд үүнийг Lower Falls гэдэг. Удаах нь 40 метрийн өндрөөс ундаг ба үүнийг Tower Falls гэдэг байна. Yellowstone голд 13 төрлийн загас жараахан амьдардаг байна. Гэтэл Yellowstone нууранд 6 төрлийн загас амьдрах чадвартай байдаг байна.
Yellowstone-ийн үзэгсэлэнтэй сайхан байглаар хийсэн аяллалын тэмдэглэлийг минь тоглон сууж таалан үзсэн та бүхэндээ баярлалаа. Миний дараагийн аяллалын тэмдэглэл Dry Falls-ийн хавцал Soap Lake, Washington. River Meadows County Park, Weinberg County Park, Cascadine Noro, Blue Angels, Mount Rainier Harhan, Snoqualmie Hurre, Oregon Mojit Bedag, Haystack Rock, Cannon Beach, Astoria Megler Gur, Columbia голоор хийсэн аялал болон Канада улсын British Columbia муж Stanley Park, Индианы Squamish омгийнхны амьдарч байсан газар болон Siwash хад зэрэг үзэгсэлэнтэй сайхан газруудаар хийсэн аяллууд байх болно. Дараа уулзалтлаа баярлалаа.